Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За манай 10 орны бичээжийн захин сургалтыг сонгоод суралцж байгаа та нартай баярлалаа. За тэгээ та нар маань энэ сайт руугаа ороод одоо сургалтын сайт руугаа ороод хичээлээ үзэхдээ бол өөрийнхөө эрхийг нэвтэрсний одоо энэ My Dashboard гэдэг дээрээ дараад дарангуй таны усаа сонгосон одоо ингээд илсэн курсууч ингээ гараад ирнэ. Миний хувьд болохоор яг бүх курс ингээ үзэж болох юм олон гарч иртэн. Таны зөвхөн 10 орны бичээж гээд зөвхөн энэ дэр нь. За ингээ гараад ирнэ за. За тэгэхээр энэ дээрээ дараад хичээлээ үзээ явчихна шүү дээ. За тэгээд хичээлээ эхлэхээс өмнө болохоор заавал энэ удирдгал хичээлийг ингэж судлаарай. За энд болохоор яг 10 дугаар бичиж сурахын үндсэн арга зүйн тайлбарлсан байгаа тийм ээ. Ер нь англи монголоор ер нь яаж бичдгийг гэдгийг нэрлэлцэн. За тэгээд мөн програм дээр хэрхэн дасгал хийх юм. Тэрийг нь бол энэ бүсэн тайлбарлаад өгсөн байгаа. За тэгээд хичээл 1 рүүгээ ороод за тэгэхээр яг энэ өсгмөдийн манд байрлал өнөөдөр тухайн өдөр яг ямар хичээл үзэх юм тэднийг ингээд ихнийхээ энэ хичээлээсээ үзэж байна. Тэгээд дараа нь бичих арга зүй нь юу ах юм? Яаж гараа байршуулах юм тийм ээ? За энэ үзсэн юм ингээд авах гэж байна. За тэгээд гараа байршуулах ингээд энэ дасгалаа энэ хичээлээс үзснийхаа дараагаар бол дасгал 1 2 3 гэсэн дасгалуудаа ингээд бичээд явна. За тэгээд дасгалаа ингэж хийж дууссныхаа дараа чинь ийм үр дүн гарч ирдэг байгаа. Нийт хэдэн энэ тэмдэг төчж энэ алдаатай бичсэн үгүй юу гэд ингээд гараад. Тэгэхээр та нар маань ингээд энэ үр дүнгуудаа ингээд зургийг аваад ингээд энэ 10 орны бичиж цагаан сургалт гэсэн энэ групптэй ингээд нийтээд яваараа. Тэгээ бус нь хурдын хараад орно. Тэгээд зөвлөгөөх юмнуудаа ингээд явдаг байгаа шүү. За манай сургалц эхнэр бол ерөнхийдөө бол ингээд оруулаад ингээд явчихдаг байгаа. За та нартай амжилт хүсье. Баяртай. Багштай урьдчилж холбоотой байгаарай.